За нэр дэвшигчийн сонсголын төв хойшлуулах тухай. Байнгын орооны тогтоолын төслийг хэлцэж эхлэе. За нэр дэвшигчийн сонсголын товыг хойшлуулах талаар байнгын ороонд ирүүлсэн хүсэлт болон тогтоолын төслийг та бүхэн тараасан байгаа. Тогтоолыг уншиж танилцуулъя. За нэр дэвшигчийн сонсголын тов хойшлуулах тухай. Монгол Улсын хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 3-13 дахь заалт, Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны нэгэн тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121-ийн 3, 121-ийн 4 дахь хэсэг, Улсын хурлын гишүүн Жавхлан нарын 16 гишүүний хүсэлтийг тус үндэслэн эдийн засгийн байнгын орооноос тогтоох нь 1. Монгол Улсын хурлын эдийн засгийн байнгын орооны 26 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 4 дугаар тогтоол заасан Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг хойшлуулж 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар тогтоосуга. 2. Нэр дэвшигчийн сонсголын товыг нийтэд дахин зарлах сонсголын бэлтгэл хангах ажлыг холбогдох хууль журам заасны дагуу зохион байгуулахыг эзэн засгийн байнгын ороонд даалгах сугаа гэсэн ийм тогтоолын төсөл байна.